Одоо бидний байгаа нутаг бол Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг 5-3 толгой гэдэг газар ирсэн байна. Манай зочных наар харагдчихэв. Тэг өнөөдөр бол зураг авалт маань оройтсон учраас эндээ хоноод маргааш өглөө бичлэгээ хийн. Энэ удаагийн зочин бол Монгол улсын алдар туяач Эрдэнэтийн Баянзал. Монгол төрийн наадамд их насны морь аригдуулсан. За тэгээд бусад амжилтуудын нь бол хурдмаар сонирхогчд хичнээн мэдж байгаа. Тэгээд энэ уяачтай бас Баянзал алдартай ер нь бас нэг тэгж нэг хууч дэлхий даа гэд боддог. Тэгээд энэ удаа зорилгоо биелүүлэхээр Сүмбэр хайрхныхаа бэлдэрсэн байна. Өөр бэлд. Тэгээ маргааш өглөө бичлэгээ хийгээд хүрэх болно. За морины ажил өглөө эрт эхэлдэг. Нэлээ эрт эхэлж байгаа шиг байсан. 6 гээл залуучууд мордоо бариад уйжсэн уу яасан. За сайхан амарсан уу? За хүүхдүүд нааш дууч мордоо ишгүүлчих гэж. Өнөөдөр сунгана гэсэн үү? Тэг өнөөдөр манай эхний дахиад анхны. Дахиад эхэлж. Өглөөс хэрэл энэ уяар хараад энэ туг өөр ирэхгүй нүдэнд туслаа л да. Бид нар ч олон уяагаар орж байгаа. Ерөнхийдөө нэг юм нүдэнд танил болсон тогнууд ээж үү. Тэгээд танаа энэ уяаны тог маань их өвөрмөцөөс энэ талаар тайлбарлах боломжтой болоо. Тий энэ усууч нэг хямрын давцаг гэхээр нэг ингээд дэрвэл тэгэл урагдаа сэмрээл ядгийн штэ тий. Өөрийнхөө галынхаа тугийг хийгээд манай их хар сүлдний гүртэн багш маань одоо ус юм одоо галын тугийг минь хийж өгöd. Тэгээ сайхан тохиж байгаа цагаан мар дээр нь шонкор нар сар дөөлтэй. Тэгээ манай галын нэр болохоор тод байсал гал гэхгүй. Тийм ээ, тод байсал. Бас галынхаа тугийг ингээ хийцэн гэдэг бол бас өвөрмөц. Тэгээ бас утга учиртай нэг хийсэн. Энэ нөгөө одоо тойрж байгаа нь улаан нь бол нөгөө галын дөөл гэдэг юм уу? Гал мэтрүүлцэх гэсэн санаа юу? Гал мэт одоо ингээл одоо дүрлцэл юм уу дасч идэх штэ тий. Тийм утгатай. Тийм галын дөөл. Тэг ингээ бэлэгдээд тийс. Дээр нь мэдээж бид нар нар сараа бүгд залбирж идэгээс ба штэ. Тод байсал энэ хэний өснөр вэ? Тод байсал гой нэр байна. Тий, ер нь тод байсал гэдэг бид нар эрт өгжсэн юм да 18 он Гинжин Бацаахан багш гэдээ байсан. Одоо би мөрийн анхад үйжсэн. Тэр багш маань ер нь одоо ямарваа нэг юм тодоржээг тэгээд уюусан хүн болгон тод болдог. Тэгээд баясаж бай гэсэн тийм утга ус их одоо надаар маа уюусан хүн болгон баясажээг тэний өвөдөл нь уюусан хүн болгон тод дандаа байж болоороо уюусан мөр болгон тодорж байгаараа гэх тийм бас манай талигач өгш ер нь тийм бидэрт одоо бэлгшээж өгсөн. Тод янзэг мөрийн чинь манай эхнэр өтер хавар явж байгаа. Энэ тод янз гэж нэргээд манай эхнэр өгч шүү дээ. Сонио. Тэл юмхтэй байна. За энэ газарнаас л эхлэе ярьчих да тий. Тэгээ. Монголын анхны онлайн малын эмийн сан Мандайд Сигимэн. Та захиал бид хүргэн 7720 1010. Мөрөн наашир минийхөө. Энэ халтар азраг маань болохоор цэвдэрж туван гэж хүний халтар азраг. Улсын хурлын гишүүн туван. Тий. Бас тугаах хөтөвчөөс гал уяалаад бас 2022 оноос хойш хамтдаа явж шээс. Тий. Тэгээ нодлон халтар азраг маань бас улсад соёл 10 дотор их зарлагдсан өндөр хүч хүртэл 10 дотор их явсан шүү дээ. Одоо энэ жил одоо халтар азрагаас их нодлон өндөр хүчлийг уусгаж одоо тэгээд их л бодоод байгаад байгаа азраг баг. Гармасуп. Гэтэ бас энэ нөгөө Наранбатын нөгөө Адиатегийн төл. Багад насандаа яасан? Энэ хязгаалan өөр 2 сумын их холт үрсэн. Эрдэнэ сумын 100, Баян цагааны 100 их холт үрсэн. Тэгээ шүдлэн над дээр ирээд хэвээ шүдлэн үед нэг актер явахгүй болохоор Эрдэнэд дэдэг туваахын үеч рүү явуулчихгүй. Оо актер явахгүй байна. Золоо гэдэг үү? Үгүй.
Мега гэдэг залуу байт. Аа за. Тэгээ явсанаа тэр уяад 2 сумын өдөх холд үрийг авчиргээ. Тэгээ нодлыг их сайн тавьчих. Их хурдууд бас цагаан өдөр давт 10 дотор зарлагдаад яваад байсан да. Тэгээ энэ уяа болохоор ер нь ингээ даагнууд нь ер нь туваахын даагнууд. Их нь ямаргүй юм бол энэ? Энэ Харцаг Мөнгөн Баатарын адууны гүү гэсэн шүү. Аа, онгоны гүү юм байна тий. Тэднийх чинь нөгөө шарын хүрэн хар гэдэг. Тий. За эндээс онцлог хатуунуудаа үл танилцуулаад ер нь бол даагнууд нь ер нь туваахын даагнууд да. Наалтар дагч нэг өөр тамга нөгөө унаг тамгалахад өөр тамга дарагч өөрийнх нь унганд оозыг азгахныхын төлөй. Аа за. Цаад халтар нь болохоор Пүрэв Сомбогийн унгыг туваахад өгсөн. Баянгийн үү? Тий. Энэ хоёр нь болохоор өөрийнх нь хоёр араа базарныхын төлөй туваах юм. Энэ хоёр жижиг юм байна тий? Тий. Энэ хавар оролцсон юм А уу? сургаал, сунгаал орхич. Аха. Энэ хурдаг болохоор манай хүүгийн дагуу гэ. Өчигдөр энэ нэг даагыг нэг асуугаад байсан байна тий? Тий. Энэ хурдан байгаа юу? Өөрөө яваад байгаа юм. Нэг ихтэй манай тэр нөгөө говьалтай алтаа өржүүлгийн нөгөө даваа гэдэг ахгүй надад нодлон тамган дээр нь биш нэг сайн танихгүй тэгсэнсээ харин галлегийн шууд төл симпачийн төл гэ надад бэлгэд өгсөж өөрөө сонгоод ав гэж хэлсэн. Тэгээ би ч бас нөгөө ахгүйгээс сайн танихгүй юм чи ахаа яах юм бэ ах танихгүй нүс бэлэг аваад яах гэсэн. Зүгээр ахын чамайг тань гэдэг бас сонин бэлгэд өгчсэн та гэдэг. Симпач алтрахын төл юм Тий, байна. симпачийн төлөй. Тэр симпачи чи хэвтэйхэн гэдэг идэх шүү хүмүүс. Тий. Галлегийн шууд төл. За, энэ чи хөөх юм уу? За, энэ. За. За сүмбэр халдсан мөр маань байна. Одоо ялчгүй одоо сүмбэр уулчээрээс энэ уудын цааталт байгаа шүү дээ. Одоо халдсан мөр маань одоо энэ жил 9 хүржээ. Нодлон бос нэг жоохон би хаана өвдөд олигтой оролдож одоогүй. Энэ жил одоо бас халдсан мөр маань гайгүй л ах шиг байна шүү дээ. Тэгвэл халдсан мөрөө соёлын цагаас нь тоош уйлаад одоо тэгээд манай халдсан мөрний түүхч усыг сонио хангаа аваргыг харцугуулах жил нь шүхэртийн ламаах бэлгэнд өгсөн байгаа. Аа за. Тэгээд шүдэн жил нь болох жил нь баяраа хөтөр очиод алтан булгаас хангаа аваргаас авч ирсэн баяр дөрж Монгол Улсын тод мунлаа гэж. Тэгээ баяраа авч байжгаад тэгээд соёолон бас нөгөө Баян мөнхөд 22 онд уйжгаад их хурдан байсан юм аа. Тэгээд улсууд төрүүлнэ гэдэг идэгсэн. Тэгээд нааш нь хот руу очиж явж байгаад хөлийн ураад тэгээд тэр жил олигтой уралдаж чадаагүй соёолоо. Тэгээд хавчигмөр уяад халдсан мөр маань яг улсад мортхын дунд цунгаанаар эзэн солигдсон. Баяр дөржих маань манай энэ Говь Сүмбэр аймгийн Сүмбэр сумын одоо яг эдгээр залуу төгсөөд өгөөд тэгээ одоо сүмбэр халдсан гээд тэр жилээ улсад ам үзүүдээ тэрнийхээ дараа жил сайхан энтхийн түүхтөө 30 жилийн өдийг хол төрүүлсэн шүү дээ. Тэгсэн. Хаади нэг улсад айрагдаад нэг бөөнөрөө зогсож байгаа зургийг би дардггүй юу? Тий. Одоо манайх тэр жил их мөр их хурдан байсан. Туваахын нэг хонгор мөр төрүүлээд идэгсэн. Тэгээ үйл ядаг жоохон даваад идэгсэн. Тэгээ тэр жилээ баяр дөржихийн бас нэг өвөр ангаа дайрагдаад тэр өмнөх жил би өвөр ангаа дайрагдаад Баян онгорт дайрагдаад хөрөн мөрөс хурдан байсан. Тэр хоёрыг ард байгаад идэгсэн. Тэгсэн тэр хоёр маань тэр өглөө бороотож ирсэн мөг жоохон бие ураагаа морцсон ч юм уу. Би хүүхдүүдэд хэлж за бие ураагаад биш наа чи ингээд юу хэмжээс асагчгүй дээ гээл жоохон эргүүлээд жоохон болохгүй тарлаад ч юм уу авчиад мордуулчаараа жоохон хөдөргөөд авчиад мордуулчаар гэсэн. Манай тэгэлгүй алхаж авчиад ингээд тэр бороотож ихэн өдрөөс тэгээд тэр хоёр маань хасагдаад халдсан мөр маань намайг үзүүлсэн шүү дээ. Халдсан мөр ер нь одоо ямар одоо онцлогтой, ямар одоо та одоо ямар шинж байдал юуг нь илүүд үздэг вэ? Та багаас нь соёлонгоос байсан юм шүү дээ. Тий. Тэгээд халдсан мөр маань ер нь юу бас их байштай. Одоо нэг энэ тэнд одоо хөл гарын жоохон шалбарх ч юм уу янз бүр юм бол одоо бараг л хүн шиг ярина штэ. Ааш зан ер нь бол тэгэл нэг жоохон хөлн шалбарчих юм бол явхаа болчих. Ер нь их амьд хайртай юм шүү дээ. амар амьд хайртай. Тэгээд ер нь жоохон юу. Ер нь тэгэл энэ чинь байнгын харж бөөцөл шүү дээ. Хоолунд гиз хоол нь ямар вэ? Яг юу жоохон өнөөдөр сунгахаа жоохон хоол юм жоох яац. Ер нь хоогороо жоохон хүү нарийнхаа. Тэр нь халдсан мөрөнд харах юм бол ер нь тэгээд бас толгоо молгоо эдэр лаг штий.
биэндээ бол бас ингээд тулаад харуул жижиг мөртлөө ер нь бас авраг мөр шүү дээ. Жижиг юм байна. Яалтчгүй жижиг юм. Тий. Ер нь бол мороор бол их жижиг мөр шүү. Хэмчил 136.9 байдаг шүү дээ. Түрүү бас ирээл би харж байсан. Тэгээд энэ чи хамаагүй жижиг юм байна л. Давхаараа тэг том харагдаад байдаг болохоос яг үндсэндээ Харин тий. хариугүй жоох мөр шүү дээ. Өнгөрсөн жил өнжсөн тий. Үгүй уралдсан шүү дээ. Улсад нэг 30-аар гарч ирээд тэгээд актер урсахгүй болохоор нь би татуулсан. Тэгээд доронтод очиод аруулсан шүү дээ. Доронтын бүсэд. Тэглөө. Тэгсэн. Тэгээ нөө таад чинь татуулчихлаар тэгээд бид өнгөрсөн жил мэл гарааг нь хараагүй болохоор. Надад доронтод 10-аар төгсөн. Тэгээд доронтын зүүн бүсэд. Ийшээ бол одоо бор бүгэн цаа. Тий одоо ингээ бор угаан тийшээ болохоор дан халдсан. Ингээд бас яхаа зүсээр нь уйх гал гэдэг. Тийм байна лээ. Тэг манай аав бас тийм морийг тийм зүсээр нь үйдэг. Нэг ингээд уяан дан халдсан мор үйдэг тийм хүн биш. Ер нь тийм зээрд халзаад ихтэй тийм хүн биш. Энэ буурал мөр болохоор юу? Манай баяр дээр чих унгаад. Энэ шүтлэн уусад тамхтай. зүгтаагаад хязаалан уусад зүгтаагаад тэгээ жоохон том юм дээр дутчаа баг юмд бол одоо аймаг үсэн аймагт айрагдаад байд. Энэ уян тавгт 2 жил дараа л айрагдсан. Аа. Тий. За энэ соёл мөр байгаа мó. битүү юм уу? Энэ бас нэг 10 цомын яа төрүүлсэн гээд говалтаад. Гоолтай нь уу? Тий. Тэгээ би авчиршээ. Тэгээ нодлон актер дахиуч чадсан гэдэг энэ соёл мөр шүдлийг холон дөрвөөс даах шүдлэн залаа мянгааг ингээд Залаа мянга. тий. Говалтаад. Энэ их олон цомын яа төрүүлсэн юм бэл. Даах шүдлээ. Удам нь юу болох вэ? Энэ удам нь болохоор доронтын нэг ихрүүд гэдэг. Тэдний За тий. тэдний ихтэй эцэг нь болохоор нөгөө тулгаа гэдэг штэ. Толгоо өгш гэдэг үү? Тий, тэдний адууны эцэгтэй гэсэн. Энэ манай төгсөг их өчигдөр уржигдөр энэ овоонд төрүүлж ирчээд байгаа юм байна. Энэ жилийн салхийг алтан медаль. Тий, алтан медаль гаргасан юм байна. Энэ ямар удамтай? Энэ удам нь Баян цогтын өндөр ганаа гэдэг биш. Тэдний унгаад. Багадаа энэ их олон уралдсан билээ. Дааг уусад 12 дээр дэх Төв аймгийн 7-лоод тэгээ нөгөө хойно Еврокап төрүүлээд тэгээ шүдлэн бас дааг бас юунд орсон ч гэдэг үлээ. Хотгчийн урдад ороод. Тэгээ шүдлэн хязаалан болгох жилд би төгсөөд авч өгöd. Бас Төв аймгийн дундад бас төрүүлсэн шүү наа чи. За энэ бар одоо. Энэ бар одоо манай Гүртэн багш юу гэх. Араб юм да. Тий, араби жоох өндөр цустай. Уралцсан юм энэ? Энэ одоо уралдах гал илдээд. Энэ өдлөн доронтын бүсэд 10-аар орсон. Манай энэ төгсөгийн энэ төр өндөр ганагийн унгаад. За энэ минь хүрээд ирсэн байдаг. Тий, зээрд мөр маань өдлөн манай өдөр цуг байж байгаад мөнх өдөр цуг байж доронтын бүсэд төрүүлсэн мөр маань. Энэ жил бас манай мөнх маань энчээ үйж байгаад юу яасан шүү дээ. Зээрд мөр маань. Дөнжин гараа таарчихсан. Тэгээ зээрд мөрийн маань эзэн нь болохоор хинтээ Баян утгийн хүн байдаг. Чи ирснээс нь мордулсан уу? Баян биш ногоонд гарч ирээд чамаг нөгөө тэнд хой нөгөө нэвтрүүлэг хийж өгсөн шүү дээ. Тэрнээс хойш авчираад одоо тэгэл ажил хийгээл одоо өнөөдөр сунгах гал байж. Өнөөдөр чи яхаа энэ хавийнхантайгаа нийлэх юм уу? Дангаараа дангаараа сонгоч.
Ер нь ихний сунгаагүй дангаараа эцэн дээр байдаг. Тэг ер нь дангаар. Ер нь тэгэд нэх одоо тэгэд энэ их ханаа тамуу ихтэй үед нэг олон хүнтэй нийлэх хэрэг байх байт юм болов гэж бодоод итгэж биш тэгээд. За энэ баяр дөрж одоо юм шиг байна тий. Тэг энэ манай баярахаас би авч манай Эрдэнтийн дээр холбооны дэд тэргүү манай тэгшүүр гээд найз юм өөр байх. Соёл өөр байх. Яаж тогчээсэ? Энэ ёстой таг битүү үрээд. Удам нь их сайн удамтай байх. Тэгээд. Удам нь болохоор энийг одоо морин төрөлгийн 407 гээд кодтог үг. Ташил зүгэн араб одоо нөгөө аргамгийн эцэг ба штэ. Армаг цавдрын тий. Тэр гიშгэд ихэнд гарсан. Тэнгүүт Нисхийн Баян мөнгөний халзан гიშгэ энэ өөр багсч. Удам их сайн болохоор тэгэл. Зя. Энэ болохоор манай төгсөөгийн л мөнийхөөс авсан мөрөөх соёл мөр. Мөнхөөх хоёр одоо байгаа юм тий. За энэ нөгөө сагуурын төлгээд байгаа хоёр халзан мөн үү? Тий, сагуурын хоёр төл. Хоёлаа л. Хоёр хязгаал өөр. Энэ гэтээ ер нь дааган цагаас 3 мордол 3 төрүүлцүүр баг. Хаана хануулцээ? Дааг юунд алтан будгийнхаа суман төрүүлээд тэгээ өөр хаан төрүүлсэглээ. Нодлон баян зөвхөд нэг төрүүлсэн гэсэн. Тэгээд өөр уралдаагүй. Тэгээ энэ хавар над дээр би найзаас аваад очсон байх. Энэ болохоор манай өөр хадаагийнх нь өөрийнх нь өөрөө жангар халзан гэх нэртэй. Цаадах жаахтар нэг нөөс. Энэ халзан хэний нэр дээр марцгаа юм? Тэр нь Бориглын Баталжаах нэртэй. За. Олжаах нь. Энэ тэгвэл бас за Нипрагийн адуу юм шүү. Тий, энэ топ халзан гэдэг. Энэ яаж ийсэн? Энэ дааг нэг жижиг сажиг юмд орсоод шүдлэн нэг уйлгүй имжлээс үйж эхэлчих. За энэ халзан. Энэ шүдлүүр байгаа. Хошууч халзан гэдэг нэр өгсөд. Уралдсан юм энэ? Энэ жил битүү шүдлүүр байх. Тэгэл ажил хийгээд. Энэ зайлвал цэвэр ирэх юм шиг юм ба тий? Түрүү ирээлээс. Тий, энэ манай холбооны тэргүүн давгаах надаа. Тийм ба шүү. Бэлгэнд өгч ирсэн үг байх. Энэ ах нь нодлон юунд Ирлизийн дунд төрүүлсэн гэсэн шүү дээ. Гэтэ арай энэ яг цэвэр гүнээс гарсан. Энэ бол цэвэр эцэгтэй. Нөгөөх нь бол арай юу биш баг. Монгол азраас гарсан. Энэ бол ерөөс Монгол төрсэн цэвэр азар байгаа шүү. Энэ бол тий шүдлүүрээ гэх. Шүдлүүрээ гэх. Тий. Энд энэ гэхдээ уягдаж янз бүр болдгоо юм шүү. Өвөө нодлоо үйж нэг үтсэн шүү дээ. Сүнг даагуу яд. $1000 сунгаад 4 төрүүлгээд 1000-та хоош нь жоох ухраацсан шүү дээ. Яг Монгол төрсөн. Ер нь гэхдээ $1000-д Монгол төрсөн цэвэр бол уралдахад одоо ер нь бол хамгийн хурднаа шалгаруулах гэж болохгүй юм бол байхгүй шүү дээ. Наад л хөлбөө дүрц юм уу? Зүвтлээ хүртлээ. Энэ жоо хөлөө юм дурцсан байж одоо идэгж явах шиг л. Энд өөрөө болохгүй энэ тэнд очиод юм хумноолол. Харин түрүү бас би танай нөгөө хөлөнгө энэгээр ирж халзан морыг харсан. Тэгсэн чинь энэгээр ирээл эрхлээд байсан. Тий, ер нь тэгэл манай энэ жоохон зугсан жоохон дүрсүүд ирдэг. Манай мөрд ер нь жоохон эрэхтүүдээ. Энэ халзан бол ер нь нүгэлтэй эрэх тэгэл. Та өөрөө энийг бий болгож байгаа хүний үед одоо ямар давуу талууд байгаа? Яагаад хурдыг ер нь сонгох хэрэгтэй юм бэ? Хурд хижээл нь болохоор эрдэн шиш, шар буурцаг, рапси шахтас, овёс гэх тэгээд дээрэс нь амин хүчил болон үл орлогдох амин хүчлүүдээр ингээ баялаг. Уургийн агуулмж бол одоо өндөртэй. Өдөр болгон одоо ирж байгаа түүхийдээ бид нэр лабораторийн аргаар үзээд хог холцоос нь ялгаад чулуу болон төмрийн хаягдлаас нь бид нэр салгадгаараа давуу талтай. Одоо гадуур зарагдж байгаа үнэтэй юм хурдан морины тижээлтэй яг адилхан шин чанартай. Эдийн засгийн хувьд бол хэд дахин хямд. Уралдааны ядуунд хэрэглэхэд илүү үр дүнтэй. Энэ сагуурын төл. Энэ цавдруу? Тэ энэ ухаа.
Алтар зөө юунд өгөө юм. Ирснийх нар дөрөгч юм. Одоо ингэ сүүлж जैन тий. Энэ гүү саамалж гин. Саамалж байгаа юм уу? Тий. Өөртөө шууд саагаад өгчөж байгаа тий. Тий. Саамуу. Энэ нодлон улсад 6-аас үрээ шүү. Тэгээ ирэхээр нэг ах юм да. Энэ харуураа нодлон жавхлан шаргын төрөө нөгөө аваад игэн дэмчээ. За. Энд шүдлүүр авах. Нодлон улсад 6-алтс. Жавхлан шарга төрүүлчихсэн. Давхар уяа хаана уралцсан бүсэд? Дордод уралцсан гэхдээ над дээр уйгдаагүй. Тэгээ энэ жил өвөл би аваах тэр дордоос авчирсан. Нодлон сүнгдэг жоохон юунд тэр дордтой уралцсан шиг жоохон давтсан байж мэдгөх. Улсад бол даагвал хойноос тэр хүний үзүүр дээр орж цагаан зурсан дээр суулж гарчихсан. Жавхлан шарга тавар төрүүлсэн. Энэ жил бас жоохон гордож байгаа адуунуудын нэг үү? Тий. Тэр хээр азар болохоор манай нөгөө чойрын жанжин төрөгийн азар гэнэ тэр хээр азар. Энэ бас энэ ч нэг англи төрүүлж харагдж идэг азар гоох шүү. Манай найз азар. Энэ өдөн дорнотын зүүн бүсэд дааг 6-алтс. Тэ үрээнүүд байгаа. Энэ тэгвэл хин Туханг бах юм байна тий? Тий. Сонгомол дуу. Тий, энэ нодлон Монгол даганд энэ жил их жоохон өсөглөн болчиход байгаа. Нодлон Монгол даган 6-аас. Тэгээ ингээ манай төрөөгийн уяа. Тэгээ тэр доошлоод ирэхээр манай цэнгэлийн уяа. Тий. Бас энэ авихынтайгаа нийлээд бас мормолоо сайхан уяа гал болоод төвчнөө хийчихсэн. Танаач юм бас олуулаа юм биш үү тий? Өчтөр нэрлээд байсан хин юм бэ? Нилээ олгон болчихсон. Тий, нэг 10 гаруй 10-аад ч юм уу ганц нэг мөрт дуусууд байгаа. Тэгээ манай Арангаа бас оргил эрдэнэгээ залуу бас байгаа шүү дээ. Тий. Өглөө ингээд нэг 6 мургаа гэд мордоо уйчих шиг болно лээ шүү дээ тий? Тий, өнөөдөр бас нэг жоохон юу яагаад сонгоно гээд тэгээ мордоо жоохон эрт барьсан. Тэрнээс бол нэг манайх нэг 8-9 алдаад барьлаа. Энэ танаа энэ газар яг энэ уяа газар сайхан салхитай сэвэл зүүр ер нь бас их айтайхан юм биш үү гэд бодлоо. Тийм үү? Тий, тэвэж. Энэ жил одоо хамгийн хүүтэн зунч байсан юм уу? Уулын орой дараагаараа бууц ирнэ. Бас их хүүтэн daарлаа шүү дээ. Саяны хүүтэн өдрүүд бол тий, саяны өдрүүчээс л үйдүүл энэ нөгөө халуун малуу үйдүүл энэ сайхан хоёр талаас нь нэг цэлхтэй сайхан юм байна л гэж бодож байлаа. Манайх чинь морины зам болохоор энэ энтийн хамаар ингээд тэр дээд өгсөд. Ингээд өсчтэй юм уу те? Тий, ингээд тэр өдөр өгс. Тэнд барьд юм байна. Тий. Одоо ингээд барьчих юм биш үү те? Тий. Азаргаа одоо хэдэд мордуулах уу? Одоо нэг 30-40 минутын ардаас мордуулна да. Километр нь? Километр нь орхоо нэг 6-аас 7-гийн хооронд мордуул. Ихний сунгаа болохоор. Тэгээ манайх чинь нэг эрт тахгүйсэн болохоор бас нэх их хол явуулаад явах гэж бодоод бас. Алдарт бол нэлээ эрт ирж боссон юм байна шүү дээ тий. Би чи энд баг уяачтын түрүү болсон баха. тэгсэн. 5 сарын 4-5 гээд манайх ийшээ гарч ирсэн дээ. За нөгөө түрүү хар азаргыг яриад бусдыг ярьж чадаагүй шүү дээ. Энд одоо тайлбарлах онцлох азарга байна уу? Тэр төгсөөгийн хээр азарга байна. Энэ хард явж байгаа юу? Тэгээ нодлон энэ жил одоо Пенсионерээ улсад 10 дотор тохиод илээ яа. тий, нодлон хязгаал өрөө 8-алтс. Энэ жил соёл азарганд дэвч шүдэн нас гарцсан дэв шиг байгаа. Тэгэд тоос морд усад яхаас өмнө шүдний усад Шүднийхэн асуудлыг шийдэхгүй л тий. харин тий. Тэр нэг нийлээд манай нэг туслах 10 залуучууд байгаа. Ойрынхоо хүүхдүүд ах トゥ нарын хүүхдүүд өөрийн хүүхдүүд гээд унцдаг гэдэг нэг ярьсан уу юу? Тэгсэн манай өөрийн банд унцдгийг хонгор гээд. Тэгээ манай ахын банд Дөлгөөн бат гээд. Тэгээ манай Ухтаалын засгийн нөгөө Даганбогийн хүүхч бас манай одоо 2 дахь жилдээ борж шүү дээ. Өөрийнх нь тэдний нэг одоо нэг байсан түрүү. Байсан. Өөрийнх нь бас дааг өрөөнд байгаа. Тий. Тэгээд
бас 2 3 хүүхдүүд сургаж авсан энэ жил бас. Үндэсний өв соёлын түгээн дэлгэрүүлэгч Сөрөгчин урд компани. Уяаны ард буюу наадмын бэлтгэлийг харуулж байгаа учраас нөгөө ингээд галтгооны гэрээ ч юм уу хүүхдүүдийнхээ гэрээг бас танилцуулж болох уу? Хэрвээ За тэгэхээр манайх руу орчод явах тий. За тий. TRM брэнд хот хөдөөгийн бүх малын эмийн сангуудаар худалдаалагдж байна. Сайн мэн үү? Сайхан тусч гэнэ үү? Батлаас гоё болчихлоо шин. Гоё контентууд гараад тий. Дэмчгийнхээ өрөнд тэ хоёр үзсэн. Би ч бас 21 онд улсын алдарт болсон тэгээд бас малгайгаа хаа явсан ч авч явнаа бас. Тийш тэн чин төрийн баяр наадмын тухай Бас хаяаны сайхан уул аваанд оролцсон гэсэн бас нэг дээл хувцаа өмсөөд ер нь альч наадам дээр наадан багтдгүй. Тэр сайхан нэг Монгол хүнчний нэг сайхан дээл хувц малгайтлогоо өмсөө явж байгаа сайхан харагдтыг. Тэгэхгүй болохоор бид нар ч одоо бас нөгөө хөв соёл тээж байгаа хичээд нэг одоо нэг наадан дээр очиж дан Орос хувцастай яваад байж болохгүй бас болвол нэг сайхан дээл хувцас өмсөж өөр залуучууд чинь хандаж илгээд тэр нь бүгдөө сайхан дээл хувцас өмсөдөр гой гангандаа биш сайхан дээл хувцас малгайтлогоо өмсөө явж бол их зүгээр юм болов гэж бодогдтiin. Ууланд очиод овоонч уралдсан, сумж очиж уралдсан сайхан дээл хувцас өмсөд тийм чи сайхан явж явах ч гоё шүү дээ. Наадам жижигдэх үүдэх чи тэрлэх гэсэн. Яг үнэ тий. Сэтгэлтэй хандаа тий. За би энэ танад өчигдөр орж ирсэн цагаас эхлээл таны ард байгаа энэ хүрэл баримлыг л хараад байгаа. Энэ одоо асууж болдог юм болов уу гэл их л учир жанцантай л идэх шиг л санагдаад байгаа юм л да. Тий энэ болохоор энэ богдын музей урд талд байдаг шүү дээ тий. Ер нь бол Монголд одоо хамгийн жижиг холбоороо байгаа хүрэл. Тэгээ яг хуу морины шүтэн гэж байдаг. Одоо айл бүхэнлийг дотроо бол одоо бүх юм шүтэнтэй байдаг. Одоо манай галын шүтээ болохоор юм богдын тамга. Энэ одоо богдын өчил. Богдын тамга. Энэ болохоор Чингис хааны тамга. Энэ болохоор одоо Чингис хааны өчил. Одоо унших юм бол их сайхан уншин. Манай их хар сүлдний багш, Гуртан багш маань надад одоо энийг одоо миний хүнийг сайхан шүтэнтэй бол гэдэг. Тэгээ юм сайхан надаа юм хүрлээр одоо энд нүүд судлаад энийг тийшээ шийдсэн ч бол одоо жих мэх нь одоо эмтэр хөл гарна гэмтгээргүй. Хойдолтой болохоор юм богдын бас өчил одоо энэ Монгол ичгээр унших юм бол унших юм бол амар юутай. Одоо энэ чи яг энэ юу чин богдын музей урд талд байдаг шүү дээ. Морь маань болохоор одоо сайхан эмээлтэй морь. Ир хүмүүс бол одоо эмээлтэй морьтой хүн чи ер нь явна гэж байхгүй. Юмдаа дээх үед бол одоо морь л унаа байсан шүү дээ тий. Тэгээ бас их сайхан Гуртан багш маань одоо энийхээ сайхан ингээ морин дээр уян дээр ингээ сайхан дээр ирчээ сайхан шүншиглээд бас бүх юм ячаад одоо тэгээд надад авчирч өгч явсан. Гал өслөгөөнөр. Тийм сүүм юу юм ялаасан юм шиг байна тий. Тийм утга учиртайгаа бас их сайхан одоо морины шүтэнтэй байдаг. Энэ маань болохоор сайхан бурхан морины сайхан дамдын ясан бурхан байгаа. Энийг болохоор манай ялгуулсан багш маань одоо алдарт болоход өгч шээ. Тэгээ энэ бурхан болохоор ус их ховор бурхан гэдэг. Тэгээ нэг манай гандын эдийн Баянбатлан маань одоо авчиж өгч шээ. Морин жоохон сайхан. Би яг ийм бурхныг хараагүй л юм байна. Ахтар ээлмэл байдаггүй юм болоо. Тий, ер нь ихтэй хүн нэг сайхан мормолны хамиг нөгөө бурхны хурдур нэг даваа өнжүүлчихдэг шүү дээ. Тэгээд надад одоо их чи бодогдоо. Тэгээд сайхан шүтэнээ сайхан ил гаргаа сайхан ингэ байж ивэл бас зүгээр юм болов уу гэж боддгийг. Тийм ээ. За энэ медалууд ер нь бол яг хуу энэ нөгөө наадмаар бол ингээд айлууд сайхан медаль ингээд жирэтэлнэ хатцсан байж байдгийг. Одоо энэ нөгөө отринж гэдэг юм уу энэ морины ажил яаж байгаа үед бол бас ингэж сайхан медалуудаа ингээд хатсан айлтай таарсангүй шүү. Танад орчихсон чи бас нүдэнд
Садан сайхан байна. Энэ медаль болгоны лард одоо нэг наадмын дурсамж байдаг баг л та. Тэгэхээр хоёлаа зарим нэг нь онцлоод яривал яах вэ? Тий, одоо энэ их мандал 2012 онд би анхныхаа улсын бүсийн төрөг авч ирсэн. Гинжинжээ буцаахан багшийнхаа одоо юу яаж ирсэн? Бор соёлог мандлын урдад анх одоо улсын бүсэд морь төрүүлж ирсэн. Тэгээ тэр үеч одоо 12 онд манай охинч гарч ийлээ, том охин маань гарч ирсэн. Тэгээ битэрийн бас их нэртэйгээ яг одоо охин гараад тэр нь тэр жилийн ер нь бол анхны одоо дурсамжтай энэ юу хамгийн анхны медаль болохоор энэ медаль. Том наадмын салхийг алтан медаль Тий. төрөөгөр хагалсан хүн байна шүү дээ. Тий, тэгээ яг улс улсынхын медалууд байсан. Тэгээ бүгдийг эзэд нь өгч. Тэгээ бас нэг улсууд бэлгшээд юм уу яа улсын наадмын медалийг нэг юунд дээсэн байсан. Кантартэй хийжсэн. Улсын медалуудын түүг аваа явчихсан шүү дээ. Сөнөг бас. Одоо бас тэгдэл юм бах та тий. Бэлгшээгээл авсан баг. Энэ хангаан бүсгэн үү? Улаан хангаан. Тий, энэ бас манай тэр булганы бүсэд би соёлын бас нэг халдсан өрөө гинжинжээ бацаахан багшийн халдсан өрөөг төрүүлж ирсэн. Тэр наас чи улсын бүс болж Тэгээ улсын бүс. улсад нөгөө Тий. амар гантай жил. Би чи ер нь улсын бүсэд их олон соёлын төрүүлсэн шүү дээ ер нь. Тий. Тэгээ энэ болохоор тод янзын медаль байгаа. Эрдэнэтэд аригдчихснийх нь аман үзүүлж ирсэн. Орхон аймаг Эрдэнэт үйлдвэрийн 40 жил төвийн бүс Эрдэнэт улсын 2018 он тод янзын аман үзүүнийх нь улсад аман үзүүлснээр дараа давхар уу? Тий, давхар уу гарчихсан. Тэгээ хаа медалаа бас хүн сайхан ингээд тэгж морныхоо медалийг хүн ингээд сайхан гэртээ сайхан ингээд зүүгээд хүн амтаа орж ирнэ бас чинь. Энэ медаль болохоор говалтад уулж авч ирсэн медаль байгаа. Алтан бат эрдний цолны медаль надад. Тэр жил би ч очиод алтаагаас очиод бүсийн наадмаас чинь нэг төрөв 4 ариг авч илүү дээ. Тэгээ 12 оны 8 сарын 15-нд очивол нөгөө тэнд нь байж байгаад говалтаа тэр алтан бат эрдний наадманд уралдаад 3-9 ариг авчихсан. Тэгээ ингээд одоо гараад морных ажлыг хийгээд өдөржин л гадаа байж байгаа. Тэгээд орой л орж ирнэ шүү дээ. Тийм л дээ. Одоо бол яг та бүхний ид хариуцлагатай нөгөө гар салгадгүй, нүд салгадгүй тийм л үед. Би бас тэрийг ойлгоод байгаа. Харин ч таны одоо та бүхний бидний ингээд ажлыг хүндэтгэж ингээд ярилцж байгаад их талархалтай байгаа. Өнөөдөр одоо морь сунгана гэж яхад ингээд ярилцаас яг ид ажлын үеэр нь очиж байгаа яана нөгөө эдтэй гээл бас жоохон эмээнгүй. Гэхдээ бас нөгөө манай энэ цагийг үздэг үзэгчтэй бас хүмүүс үзэлт нь одоо байнга л нэмэгдээд байгаа учраас нөгөө хэдийнхээ бас формын одоо хугалахгүй байх үүднээс таслахгүй л яваад байгаа. Бас манайх ч одоо нэг телевизээр гарч байсан 2 болоод байгаа шүү. Харин тэгж дээ тий. Тий. Тэгэхээр бас хүмүүс энэ нэвтрүүлэг блогийн маань үзэх хүсэлтэй хүмүүс олон болоо л байгаа. За гуруулаа юу хав? Тэгээ энэ бас манай тэр нөгөө power их зүгээрээ. Юу гэдгийг захын уртал нүүдэлч ингээд одоо юуны одоо манай тэр нэг дүү гамба иргээд одоо оруулж ирээд байгаа. Энэ их зүгээрээ. Одоо манайх чинь 20 гаруй хүн байна шүү дээ. Хүүхэд болгоцтой одоо 20 орч чинь ингээд жирэлцэн байж. Сая л энэ дээр хийгээд. Тэгээ эн чинь ингээд нараараа ингээд энэ 1000 киловаттынх нь. Тэгээд нараараа ингээд 220 гаргаад одоо уцаа зэн гэлчин. Тэгээ бүр энэ чи их ачаал бол амар байгаа шүү дээ. Хэрэглэн. Тэгэхэд бол энийг зүгээр мотор асаагаад нэг цаг уйчаар эргээд дүүрчин. Тэгээ бол нэг 24 цаг аваад ямар ч асуудал 100 мянгаттай. Энэ бол мөлдөгч гэвэл энийг үл цэнэглээ. Энийг үл цэнэглэн. Тэгээ эн чи 220 гарах чинь будаага агшаа чинь. Оо за. Тий. Тэгээ 5000-тайг нь болохоор худаг дээр авчиад энэ 1000-тай 5000-тайг нь худаг дээр авчиад явуулсан. Тэгээ тоон усыг бол ерөөсөө нэг юунд яаж. Ерөөсөө тоон усыг нэг 10 минутад шахаа гаргач. Тэгээ ерөөсөө тэр нөгөө мотор, бензин гэдэг. Энэ ч ихтэй хэрэгтэй. Нараараа амар юм бил. Тэгээ зүгээр энэ хэрэглээ бохтой байх юм бол манайх хэрэглээд өндөрлөө байна л та. Тэрнээс бол хэрэглээ бохтой мотороосоо жин цэнгэлэх ямар ч хэрэггүй зүгээр нараараа болчихно. Тэгээ одоо нөгөө юу ягаал яачдгийг штэ. Нөгөө бороотой үе нар байхгүй үед бид нар чи нөгөө нар байхгүй болохоор ч өмнө нөгөө мах хөлдөөгч ингээд нарны өвч болдгоо. Энэ бол ямар ч асуу тэрийг цэнгээ барьчин хоёр болохгүй мотороос жоохон цэнгэлээ болохгүй машины юу дотор ч USB-гээр цэнгэлж байна. Хөш энэ ч өстө биднэрт ч хэрэгтэй юм байна. Тийм бас энэ тойл нь ямар хөө тойл байгаа. Хэр тойл нь
Нэг том биш энэ гэр дээр байгаа. Тэгээ тоён бол 1000-тагийнх нь тэгээ 5000-тагийнх нь бол нэг гайгүй бас энээсээ нэг томгүй. Тэгээ худаг мудаг бол ямар ч асуудал өдөрт нэг 1000 мал зал услахад бол тэр бол ерөөсөө тэр цэнгэнд дуусахгүй. Тэгээ зүгээр коноп дараад дуусчих. Тийм ээ, энэ чинь хэрэгтэй. Бид нар шиг нөгөө нэвтрүүлгийн зурагтай бид чи одоо нөгөө хатангоо гээд нэвтрүүлгийнхаа зурганд явахаараа олон камер нөгөө дроныгээд батарейнууд цэнгэлэх хэрэгтэй болдог. Гэхдээ энэ чинь хэрэгтэй юм. За мэдээж авлаа. Ваа энэ. За энэ манай хүүхдүүд байгаа. Энэ манай охин. За. За энэ манай төгсөөг юм байна. Өө ямар зүйл бэ? Ишүнгээ нэрээ бүтээлч гэнэ хөө. Нэр нь юм лээ. Хм? Юу яац юм бэ? За. За энэ манай За залуучууд нөгөө өглөө гэр мэрээ жоохон зэвстэй байх шиг. За ойлгоно энэ чинь та хэд чи харав. манай морины хүүхдүүдийн гэр. Тэр морь сонгож байгаа юм чи эднэр тэгэл өглөө босоод гараа явдаг байлгүй дээ. Оо тий сая босоод бүгдөө уян дээр л байцгааж явах шиг байна. Эндээ хажуудаа галтгооны гэртэй. Тий энэ ч нэ хажуудалтаа галтгооны гэртэй унах чинь. Манайхаа мордныхоо өрөөнүүдгөө сүүг авчиад өхөлчөөч мордхоос өмнө. За галтгооны гэрч одоо энд буцалж явах шиг байна да манайч. Тэгээд ах шиг байна тий. Тий галтгооны гэр. Тэгээд манай бас энэ орон нутгийнхаа усуудаас бас одоо морины хүүхдүүдийн хоол унд хийх гээд ус. Зүнэнд Халуун үний хоолонд магшуул ер нь нэг өнжөөд л юм уу та чинь хоног гаргад юм шүү дээ тий. тий. Тэгээ бас ер нь өнжөөл ер нь хоног гарганда тэгэж энд хоолж унтлахаас илүү улсууд их хийдэж шүү дээ бас. А тийх бах. Тий. Аа тэгээ сайхан олуулаа бүжигнэ гэж хамгийн сайхан шүү дээ. За одоо азаргаа мордуулах уу? Тэгнэ. Одоо нэг хэсгээд азаргаа мордуулъя бас. Шоколад самрын төгс хослол Obviously Jimmy Nutri Crunch. Шинэ хотын амьдралыг барилгаар бус мэдрэмжээр бүтээх орчин үеийн төсөл. Шинэ туршлага, шинэ төвлөрөл. United Mall. За бэлгээ аваад. За За би чинь хамтрагч байгууллагынхаа бэлгийг гардуулнаа. Үндэсний үйлдвэрлэгч Агрофит компани үйлдвэрлэдэг хичээлийн нөгөө шингүүрт, хурд, амар хичээлээд шүү дээ. Тэрний хичээл. нөгөө эрхэн байрах юм. Тийм шүү дээ. Тийм бай тий. Бидний хийдэг. Энэ ингээ амьсгалдаг бот. За тэгээд нөгөө хол болохоор өөрийн гэсэн тог далбаатай. Мэдээж өрмөц аа. За тэгээд нөгөө бас аливаа юмны бас бэлэгдэл байна тий. Яриаг нь сонсож хат манай боён зүйл бас аливаа зүйлийн бэлэг өрөөлийг их боддог, хүндэтгэлтэй ханддаг юм байна. За тэгээ бас юм өмөрний зарцаг байна. Аа Эсвэл ингээд уян дээрээ зөөнийхөө уян дээр. Эсгэрээ. За энэ нөгөө судар номын тухайд бол ямар ч нэг алдаа мадаггүй. За ингээд өч эднэргээ уутандаа хийчих. Эндээ хийчих гэж өгöd байгаа ш төрүүлээ. тийм байна тий. Олон байгаа. За сүрэгчийн урд компани бас манайтай хамтардаг. За энэ одоо би байлан таарсан мэдэхгүй. Цээж нэмнэ авчихсан баха. Тийм цээж нэмнэ. Хэрэг болох болов. За энэ аль нь вэ? За 2XL. оо за. Том юм бэ. За энийг юу яачих? Одоо шууд хэрэгжилчихээ л да. За тэг. Юу солонгод яачих? Чэж өвч. Азарганда. За дараагийнх нь манай нэвтрүүлгийн анхны дугаараас эхлээд хамтарч ажиллаж байгаа нөө TRM компани оруулж ирдэг уралдааны сироп. За энэ бол та бүхний байнга За мордондоо манайх ч угаасаа л энийг өгж байгаа л дээр эзэн сиропыг. Тий. Мордондоо өгөх юм биш үү нөхөө? За шууд газар дээр нь бэлгэрүүдээ хэрэгжүүлж байгаа шиг юм тий. За мөнх хатах энэ л компани мөнх хатах маань. Өөрийнхөө гарын бэлгийг. За Тэгээд сайд нийжээд. За тэгээд яг ийм уяаныхаа ажлын эд үеэр өнөөдөр ялангуяа сунгаантай. Тэгээд бас бэлэг өрөлтөө тийм морь жилийн морь сарын морь өдрийн морин цагт ингээд их албарттай ярилцах завшаан тохиосон байна. Тэгээд бидний урилгыг хүлээж авч энэ ажлынхаа завсаар сааргалгүй сайхан хууч дэлгэс алдартай баярлаа. Морь уян төрөө хэрэгтэн амжилт хүсье. Дараа тэгээд баяртайгаар илүү тухтай сайхан ярилцъя. Энэ удаагийнхаа ярилцлагыг энэ хүргэж байгаа. За баярлалаа.
бидний харж ганцаараа би мөр яагүй ард нь бас 10-аад хүүхдүүд 10-аад туслах банд нэр ингээд сайхан нүр хүч хөдөлмөр ингээд бид нар чи хоорондоо ингээд тэгэл ард баг ажиллаж байна. Тэгээ ард бас галт тогоонд ажиллаж байгаа улсууд байна. Тэгээ чи ингээд бас их том бас юу явдсан шүү дээ. Бүхэл морь харигдахын арчин бүхэл бүтэн баг юм тий. За тэгээ энийг сайхан эрт талаас нь харуулж байгаа даа. Тэлмэндээ баярлалаа. За баярлаа. Альсын адуурын блогийн ээлж дугаар Монгол Улсын алдарт байж Эрдэнэ нутгийн Баян зүлийн уян дээрээс Говьсөнбөр аймгийн Сүмбэр сумын подкаст үзэгч та бүхэнд хүрлээ. Өнөөдөр морь жилийн морь сарын морь өдөр эрхэм алдартынхаа өнөөдөр одоо эхнийхээ сунгааг хийх гэж байна. Тэгээд блогийг хүргэж жаргаж байна.